За өнөөдөр хамтдаа яг 1-р Иохан номын 1-р бүлэг дээрээс хамтдаа уншаад эзний үгнээс суралцъя. За нөхөрлөл гэдэг үгийн тухай. Нөхөрлөл гэж асуухаар та нарт яг юу бодогдож байна? Ямар ойлголт төрж байна? Нөхөрлөл гэж таны хувьд юу вэ гэж дотроо бодоод үзээрэй. Хүмүүс ер нь энэ нөхөрлөлийг юу гэж ойлгодог вэ? Бас та бид юу гэж ойлгодог вэ гэсэн асуулт байгаа тийм. Нөхөрлөл гэхээр мэдээж бидний маш сайн мэддгээр одоо хамгийн ойр дотн найз нөхдийн харилцаа холбооны тухай бид нар бодож байгаа. 10 жилийн нөхөрлөл, гудамдаа магадгүй шороо өдөж өссөн тэр бүх одоо жаргал зовлонгоо хуваалцахад бэлэн, сонсоход бэлэн байдаг тэр найзын тухай магадгүй бодохдоо нөхөрлөл гэдэг үгийг бид нар бас бодож байгаа баг. Яг хэцүү үед нь туслах, уйлах үед нь уйлах, дэмжих тийм явж очих гэдэг ч юм уу. Хамтдаа цагийг өнгөрөөх. За нөхөрлөл гэдэг маш олон хүрээтэй бидний мэдхээр. Сонирхол дагсан нөхөрлөл гэж байгаа тийм. Одоо дуртай зүйлээ хамтдаа хийх, дуртай тоглоомоо хамтдаа тоглох, одоо сагс тоглох ч юм уу юу байдгийг тийм. Сонирхол нэгтэй нөхөрлөл гэж бас байна. Зарим нөхөрлөл бүр сонин одоо хамтдаа зүгээр л архиух нөхөрлөл ч юм уу тийм. Буруу зүйл хийх нөхөрлөл байна. Яг тийм шалтгаанаас уулзчих. Тэгээ нөхөрлөл гэдэг үгийг ерөнхийдөө бол яг хаа Библиэлд маш олон одоо элчнэр болоод одоо бид нар захирал бичсэн хүмүүс нөхөрлөлийн тухай ялангуяа христч нөхөрлөл гэж юу юм бэ гэдэгтэй холбоотой зүйлийг бас бичиж тэмдэглэж үлдээсэн байдаг. Христч нөхөрлөл гэж тэгвэл яг юу юм бэ гэж бас асуух хэрэгтэй болсон бид өөрсдөөс. Христч нөхөрлөл гэж яг юу юм бэ? Саяны ярьсан тэр нөхөрлөлтэй адилхан юм уу? Ялгаатай юм уу гэсэн асуулт. Магадгүй заримдаа бид нар бодоход христч нөхөрлөлийг бодохоор цуглаандаа ирдэг байх, дандаа ирдэг байх ч юм уу, эсвэл хаяа ирдэг байх. Магадгүй тэр зүйлийг бодож байгаа. Жаргал зовлонгоо хуваалцаж итгэгчд бие биенийхээ хүнд хэцүү зүйлийг үүрэх, залбирж өгөх, сонсох, ярих магадгүй ийм зүйлийн тухай бас бодож байгаа. Эсвэл итгэгчд хамтдаа тоглоод, хамт хооллох, эсвэл одоо юу гэхүү агаарт гарах, тоглож наадах бас тийм зүйлийн тухай бодож байгаа бах. Эсвэл бүр Христ итгэгч хэрнээ сонирхол нэг учраас магадгүй тэрийг нөхөрлөл гэж ойлгож явж байгаа тохиолдол ч бас үж магадгүй. Гэтэ бидний мэдхийг хүсэж байгаа нэг чухал зүйл байна. Яг Христч нөхөрлөл гэж яг ямар байх ёстой юм бэ? Ямар байдığım бэ? Элчнэр болоод Есүсийн шавнар энэ тухай яг юу гэж хэлсэн юм бэ гэдгийг бас бид нар Библиэс харах хэрэгтэй. Нэгсэндөө Библийн дагуух нөхөрлөл гэж юу юм бэ гэж бас бодох хэрэгтэй болж байгаа. За хамтдаа 1-р Иохан номын 1-р бүлгийг уншия та нар дагуулад хараараа би эндээс та нарт дуудаж өгье. Эхнээсээ байсан бөгөөд бидний сонсож нүдэрээ үзэж харж гараараа барьж үзсэн амийн үгийн тухай. Тэрхүү амь нь илчлэгдсэн эцэгтэй хамт байсан бөгөөд бидэнд илчлэгдсэн мөнх амийг бид үзсэн. Мөн та нарт гэрчилж тунхаглаж байна. Бид үзсэн сонссноо та нарт мөн тунхагснаар та нар бас бидэнтэй нөхөрлөх юм. Үнэхээр бид эцэг ба түүний хүү Есүс Христтэй нөхөрлөнө. Баяр баясгалангаа гүйцэд болгоё гэсэндээ бид үүнийг бичлээ. Бурхан бол гэрэл түүний дотор харанхуй огт үгүй гэдэг нь бидний түүнээс сонссон мэдээ бөгөөд та нарт тунхаглаж байна. Бид Бурхантай нөхөрлөдөг гэж яриад харанхуйд алхахаас бид худал хэлдэг үнэнийг үйлддэггүй яжээ. Харин тэр өөрөө гэрлийн дор байдагчлан бид гэрлийн дотор явбал бид бие биентэйгээ нөхөрлөж түүний хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлдэг ажээ. Бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэн алга. Бид нүглээ улаавал итгэмжит зөвхт тэрээр нүглийг маань уучилж бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ. Бид нүгэл үлдээгүй гэж хэлбэл бид түүнийг худалч болгож байгаа хэрэг бөгөөд бидэнд түүний үг алгаа гэсэн байна. Амен. Бидний 1-р Иохан номыг харах юм бол энэ ном нь манай эртний 85-аас 95 оны үед бичигдсэн байхаа. Энэ магадгүй 10 жилийн дотор ч юм уу наанц 85-оноос 95 оны хооронд бичигдсэн ийм номоо гэж үздэг. Тэгээ энийг хэн бичсэн юм бэ гэхлээр Илч Иохан бичсэн гэдэг ийм одоо юу баг тайлбар баг. Яагаад Илч Иохан бичсэн гэж хүмүүс одоо Библи тайлагчид хэлж байгаа вэ гэхлээр бид нар мэдж байгаа шүү дээ. Иохан номдэр хэлэгдэж байгаа одоо өмнөх нөгөө хамгийн ихний сайн мэдээний 4 номын нэг бичсэн Иохан ном байгаа тийм. Тэрнтэй яг агаар нэг нэлээд ойрхон хиллэг мэллэг одоо юу байдгийг тайлбар нэлээд олон зүйлээр ойрхон байгаа учраас 1-р Иоханыг Илч Иохан бичсэн гэдэг ийм одоо юу гэхүү тайлбарыг өгж байгаа судал номнуудаас харах юм бол. Тэгээ яг энэ үеийг бид нар бодох юм бол
85-аас 95 оны үед нэгсэндөө Есүсийг биечлэн яг дагаж дэрэгдэн байсан хүмүүсээс магадгүй Иохан яах вэ? Хамгийн сүүлд амьд үлдсэн тэр хүн байж таарч байгаа. Нилээн нас өндөр болцсон үе бусад элчнэр болоод шавнар одоо Паул ч юм уу те Петр гэд бусад дагалдагч нарын хувьд бол аль хэдийнэ яасан гэхлээр цовдлогдож, хөрөөдүүлж нэгсэндээ бүгдээрээ яасан үхлийг үздсэн байсан үе гэж. Тэгээ Есүстэй хамт байж яг биечлэн хамт байсан хүмүүсийн магадгүй хамгийн сүүлийнх нь хүмүүсийн төлөөлөл ийм хүн байгаа. Илч Иохныг харах юм бол бидний судлах юм бол бас нэг зүйл байгаа. Яг юу гэсэн үг вэ гэхээр яг энэ үед Есүсийг яах вэ? Биечлэн нүдэрээ хараагүй. Дэрэгдэн байгаагүй. Үг сургаал болоод үйлдсэн гайхамшуудыг нь яг хажуунаас нь хараагүй тийм үеийнхэн хэдийнэ гараад ирсэн байсан ийм үе байхгүй. Яг гэхээр олон хүмүүсийн хувьд тийм асуулт байсан. Би Есүсийг яг өөрөө бол дэрэгдээс нь хараагүй. Наад хэлж байгаа, ярьж байгаа ч юм бол нэг юм үлгэр домгийнх юм шиг, худлаач юм шиг, тэ хүн итгэхэд бэрх ийм юм яриадахын та нар гэж. Үгсэнлэг, амилсанлэг гэдэг ч юм уу. Магадгүй ингэж хэлэх боломжтой тэр үеийн хүмүүс шинэ үеийнхэн гарч ирсэн байсан үе. Харин Илч Иохан хамгийн сүүлд үлдсэн элчийнхаа хувьд магадгүй энэ загтлыг бичихтэй өөрийнхөө буюу элч нартайгаа хамт үдсэн, харсан, сонссноо гэж хамгийн их нэшлийг арах юм бол тэ өөрийнхөө биеэр бүр яг дэрэгдэн байж мэдэрсэн зүйлсүүдийг яг бүр маш тодорхойгоор зоригтойгоор гэрчлэл болгон үлдээхийг зорьсон харагдаж байгаа. Энэ Иохан номыг харах юм бол шулуухан, нялуунгүй тэ хэлж эхэлсэн харагддаг энэ номыг харах юм бол. Хамгийн ихний ишлэлдэр л хэлсэн тэ эхнээсээ байсан бөгөөд бидний сонсож нүдэрээ үзэж харж гараараа барьж үзсэн амийн үгийн тухай буюу амийн үг болох Есүс Христийн тухай бид та нарт тунхаглан ярьж байна гэж хэлсэн. Есүсийг ярьж байна гэж. Тэгээ яг энэ хамгийн ихний ишлэл Иохан номын 1-р ишлэлтэй бас ойрхон гэж тайлбарладаг. Иохан номын 1-р бүлэг дээр юу гэсэн? Ихэнд үг байсан, үг нь бурхантай хамт байсан. Тэр бурхан байсан гэсэн юм утгатай зүйл хэлж байгаа шууд. Яг үүнчлэн эхнээсээ байсан гэж Есүсийг онцлсон. Юуг онцлмоор байсан гэхэлэр Есүс гэдэг бол зөвхөн онгон Маригийн хөвлөд бүрлдээд хүн болж төрсөн бүтээгдсэн бүтээл гэж илэрхийлийг ерөөсөө зориогүй. Хэдийгээр тэр бие махбодын хувьд ихийн хөвлөгөөс төрж хүн болж биежсэн боловч одоо incarnation гэж биежсэн боловч үнэн дээр тэрнээсээ өмнө буюу цаг хугацааны эхлэл бурхантай хамт байсан. Эхнээсээ байсан тэр нэгний тухай би та нарт тунхаглаж байна гэж хэлж байгаа. Тэр бол бурхны хүү, тэр бол өөрөө бурхан юм а гэж. Тэр бол өөрөө бүтээгч байсан. Зүгээр нэг биежсэн эсвэл бүтээлийн тухай би яриаг байна гэж. Яг тэгэхээр 1-р Иохан номыг бичсэн бас нэг зорилго нь тэр байсан. Есүс хүний биеэр оршоогүй, тэр байгаагүй байхаа зүгээр л хүн мэд санагдсан байхаа, тэр эсвэл хий үзэгдэл мэд байсан байхаа гих ийм одоо юу гэхүү онол сургаалуудыг гаргаж ирсэн ийм хүмүүс бас тухайн үед байсан учраас Иохны зорилго байсан гэхээр үгүй. Тэр махбодороо хүн болсон гэхдээ эхнээсээ бурхантай хамт байсан тэр өөрөө бурхан байсан тэр нэгнийг бид яасан гэж. Бид нүдэрээ үзэж харж гараараа барьсан юм а гэж хэлж байгаа. Ингэж хэлэх хүн яах вэ? Өнөө цагт байхгүй. Яг энэ загтлыг бичижсэн үед магадгүй цөөхөн байсан. Нүдэрээ үзээгүй штэ гэж. Гараараа бариагүй штэ. Би хараагүй штэ гэж. Ийм хүмүүс олон байсан. Яг л Есүс дэш өргөгдсөн байгаа шүү дээ. Өнөөгийн бидэнтэй нэг талаарж байгаа адилхан тийм хүмүүс тухайн үеийн сонсогчд нь болж ирсэн гэсэн үг. Тэр ам буюу Есүс Христ илчлэгдсэн бөгөөд бидэнд илчлэгдсэн мөнх амийг бид үзсэн юм а гэж цааш нь хэлж байгаа. Тэгээ Есүс Христ энэ дэлхий дээр үзэгдэж тэдэнтэй хамт байж баригдаж одоо юу гэдэг юм бэ? Яагаад байсан юм бэ? Тэд юу гэж хэлж байгаа гэхээр тэр бол өөрөө бидэнд мөнх амийг өгөх тэр нэгэн байсан юм а. Мөнх амийг өгдөг тэр нэгэн юм а гэсэн утгатай зүйлийг энэ талаараа Илч Иохан хэлж байгаа. Уншигчтай хандаад. Бид нар мэдчихэж байгаа тийм. Есүс Христийг 3 жил үйлчлэлээ хийх хугацаанд эхнээс нь дээшээ яг үйлчлэлээ эхлүүлээд тэгээ эцэг бурхандаа очих хүртэл 3 орчим жил яг шавнарын түүнийг дагалдаж хамт байсан гэж. Тэгээ энэ гараараа байрсан, нүдэрээ үзсэн гэл ингээл яриад хахаар яг магадгүй яг тэр 3 жилийн тухай ярьж байгаа гэж хүмүүс яг хардаг. Ерөнхийдөө бол тэгж бодогддог. Дэрэгдээс нь байгаад Иесусийн үйлдэлсэн гайхамшигтай зүйлийг нь харсан тэрийг хэлж чинь гэж үзсэн тухай, харсан тухай.
гараараа барьсан тухайга. Магадгүй Илч Иохан яг мөрийг нь дэрлэж хөвтчихсэн тухай ч юм уу, дэрэгдэн суудаг байсан тухай, гар барьдаг, дэвэрдэг байсан тухай ч юм уу, тэ? Магадгүй энэ зүйлийг бодож энэ үгийг ашиглан хэлсэн байхаа гэж бодогддог. Гэхдээ үүнээс ч илүү чухал нэг зүйл бас бидэрт байгаа. Тэрний үгээр гараараа барьсан одоо юу хөрсөн гэдэг нэг юм хөрсөн тухай яриад шүү дээ. Тэр яг ямар хүрэлтийн тухай хэлээд байгаа юм бэ гэж. Есүс Христ загалмайн үхлийг хүн төрлөختний төлөө үүрээд хүн төрлөختний нүглүүдийн шийтгэл үхэл мөхөл гихчийг өөрөө загалмаа дээр амсаад үхлийг үзэж 3 хоногийн дараа амьлуулагдсан байдаг. Тэгээ 3 хоногийн дараа амьлуулагдахад нэг үйл явдал болдог тий. Шавнар яасан гэхлээр одоо юдичүүдээс айгаад нэг өрөөнд ороод цоожлогдоол тий өөрөөсөө цоожлол ингэ байжсэн чинь дунд нь хэн байсан? Есүс гарч ирсэн. Тэгээ Есүс гарч ирээд амар амгалан та нартай хамт байх болтгоо миний гарыг хар, хажууг минь хар гэж хэлдэг тий. Тэгээ бүгд хараад бүгдээрээ баярлаа. Есүс муу юм байна гээл. Ой нөгөө хадаасны орон байна, нөгөө жадлуулсан орон байна гээл. Яг харсан тухайг хэлж байгаа. Нүдэрээ үзэж яг ингэж үзсэн тухай. Тэгээ барьсан тухай болохоор хаана гардаг вэ гэхээр Томас гэдэг нөхөртэй холбогдож гардаг. Томас яасан гэхээр яг ихний уулзалтын үед байгаагүй. Тэгээд шавнартаа уулзангуудаа би тэрийг гарыг нь хараад ингээ бариад бүр ингээ хурам мурууга хийж үзчихээж яах вэ гэсэн. Итгэх болно гэж хэлсэн. Түүнээс нааш би хизээж итгэхгүй наа чи дуудлаа юм байна гэж яг тухайн үед Томас хэлчихсэн. Тэгээ 8 хоногийн дараа Есүс болоод шавнар дахин уулзж байгаа нэг өрөөнд. Тэгээ энэ үед яасан гэхээр Есүс Томастой шууд тулаад тэгээ чи яасан гинэ гэж дуудаж ирж байгаа л тий. За миний нохоо гарыг хардаа ийшээ гараа бариадах гэх. Ийшээ хорогоо хийгээд хорог нь хийлгээл. Тэгээ чи харсан учраас итгэж чинь үү? Хараагүйгээр итгэсэн хүмүүс нь илүү өрөөлтэй гэж хэлсэн байдаг. Тэгж хэлсэн баг. Тэгэхээр яг Илч Иохан яг толгой дотор нь юу бодогдож энэ үгсийг бичсэн юм бэ гэхээр яг тэр уулзалтуудын тухай бодогдож ирсэн. Нэгсэндээ үхлээс өмнөх Есүстэй хамт байсан ойлгомжтой. Гэхдээ үхлээс амьсан Есүс Христийг буюу тэр Есүсийг нэгсэндээ мөнхийн ам байдаг гэдгийг нотлохоо болон өөрөө амьсан тэр Есүсийг амьлуулагдсан Есүсийг яасан гэхлээр гараараа барьж нүдэрээ үзэж дэрэгдэн байсан тухайгаа хэл бодож энэ үгсийг бичсэн гэж харж байгаа. Яг тэгэхээр Есүс амьлуулагдсныхаа дараа олон хүмүүст хий үзэгдэл мэт санагдсан гэж. Харин Есүс тийм биш шүү гэдгийг нотлохын тулд харуулсан, бариулсан, хуруугийн дөрүүлсэн баг ерөнхийдөө бол. Есүсийн тухай, түүнийг үзсэн, харсан, гараараа барьсан тухай энэ ойлголт, энэ зүйлүүдийг, энэ бодиттой үннийг яамаар байсан гэхлээр Иохны хувьд гэрчлэн тунхаглаж тухайн үеийнхний уншигчдад, сонсогчдод мэдүүлмээр байсан. Та нар яах вэ? Яг нь Есүсийг дэрэгдээс нь хараагүй баг. Гэхдээ би харсан юм а гэж. Би хүрсэн юм а. Би яг бодтойгоор түнтэй хамт байсан. Бүр онцгойлон амьлуулагдсан Есүсийг би харсан юм а гэж хэлж өгч байгаа. Тийм учраас бидний дамжуулж байгаа энэ үгсэд сургаал номлолуудад нэгсэндээ одоо бид нэг зүйлийг дүгнж хэлж болж шүү дээ. Яг энэ номыг бичгэхэд аль хэдийнэ босод элчнэр аль хэдийн номнуудаа бичсэн. Паул захидлуудаа бичсэн. Уншигчид уншдаг байсан үе. Наад үгсүүд чинь, наад номнууд чинь яах вэ? Есүсийн тухай буюу тэр амьлуулагдсан бидний нүдэрээ үзэж гараараа хүрсэн тэр нэгний тухай, баттай нэгний тухай юуны үгнүүд байгаа. Баттай үгнүүд байгаа гэж хэлж байгаа. Энэ үгсд итэг. Энэ үгсийг сонс. Энэ үгсэд анхаарлаа хандуул. Тэгээд тэдгэрийг хэрэгжүүлж амьдрах нь чухал юм шүү гэдгийг ойлгуулахын тулд Илч Иохан загтлаа бичсэн гэж хэлж байгаа нэг талаар. Тэгэхээр нөхөрлөл гэдэг үг их чухал. Ялангуяа Библийн дагуух нөхөрлөл гэдэг чухал. Библийн дагуух нөхөрлөл яаж бий болд юм бэ хат үсэ? 3 дугаар ишлэлийг харах юм бол бид үзсэн, сонссноо та нарт мөн тунхагснаар та нар бас бидэнтэй нөхөрлөх юм. Үнэхээр бид эцэг ба түүний хүү Есүс Христтэй нөхөрлөнө гэж хэлсэн. Тэгээ Библийн дагуух Христч нөхөрлөл юу вэ хат үсэ? Энэ бол зүгээр хоёр хүн суугаад жаргал зовлонгоо уудлах энэ явдал биш. Дуртай зүйлээ, сонирхол нэг зүйлээ хийх явдал биш. Заалан дош тоглох явдал биш гэдэг ч юм. Харин Христч нөхөрлөл юу байдаг вэ гэхээр Есүс Христийн тухай элч нарын дамжуулсан үгсийг дундаа тавиад уншиж, түүнийг судлаж, түүнийг ярилцах тухай юм а гэж. Ингэх замаар 2-3 цугласан хүмүүсийн дунд нөхөрлөл бий болно. Дээрээс нь хинтээ нөхөрлөнө гэсэн. Эцэг Бурхантай болоод Есүс Христтэй нөхөрлөнө. Гурвалсан ийм нөхөрлөлийн тухай ярьж байгаа. Ийм нөхөрлөл бол жинхэнэ Библийн дагуух нөхөрлөл юм а гэж. Тэгээ өнөө хүртэл бидний хийж хэрэгжүүлэх гэдэг зүйл тэр шүү дээ.
үргэлж итгэгчид цуглаж үн цэнтэй дунд бидний дунд байх ёстой чухал зүйл юу вэ гэж хэлээд тэр нь бол Библийн үг юм а гэж хэлж байна. Тэгээ бид нар бас асуух хэрэгтэй болж байна. Өдийг хүртэл бидний итгэлийн замаар явж байгаа. Гэхдээ бид нар яг энэ Библийн дагавх нөхөрлөл биднэрт яг энэ тогтмол тууштай байгаа юу үгүй юу гэж. Зарим хүмүүсийн хувьд яг энэ зүйл нь тогтмол байгаа. 7 хоног болгон энэ христч нөхөрлөлөөр нөхөрлөж, Библи уншиж, Есүсийн сайн мэдээг сонсож, хоорондоо ярилцаж, хоорондоо нөхөрлөх болоод Бурхантай нөхөрлөгийн харилцаа байж байгаа. Зарим хүмүүсийн хувьд энэ нөхөрлөл бүр ингээ аслагдмал болсон явж байгаа. Сардаа нэг удаа, жилдээ нэг удаа, 2 удаа ч юм, улиралдаа нэг удаа ч юм. Зарим хүмүүсийн хувьд бүр байхгүй болох магадлал аюултай байна. Тэгээ Илч Иохны хувьд хэлж байгаа нь энэ нөхөрлөлийг үн цэнтэй тооцож үргэлж та нар анхаарлаа хандуулж Христтэй нөхөрлөх нөхөрлөл дотор яваарай. Яаж вэ? Бидний дамжуулсан энэ үгийг та нар уншиж, сонсож, ярилцах замаар шүү гэж хэлж байгаа. Би та нар тунхаглаж байна. Ингэж тунхаглаад яг хөө бидний дунд нөхөрлөл болно гэж хэлж байгаа. Бурхантай харилцаанд нөхөрлөлд яг юу хэрэгтэй юм бэ гэж бид нар маш тодорхой ярьлаа шүү дээ. Үүнд Есүс хэрэгтэй ах дүүс. Есүс хэрэгтэй өөрөө. Заримдаа бид нар Бурхантай харилцаанд юу хэрэгтэй гэж бодох гээд байдаг вэ гэхээр бид ариун байх ёстой. Ямар ч гим зэмгүй ээж ижил Бурхантай харилцаа яг уу. Яг таг болно гэж заримдаа ойлгох гээд байдаг. Тэгээд олон итгэгч хүмүүсийн хувьд цуглаанд ирэхгүй, нөхөрлөлд ирэхгүй байгаагийн нэг шалтгаан тэр байдаг. Өөрөө буруу замаар яваад эсвэл нүгэл үлдээд алдаж онсон учраас Бурханыг харах нүүргүй болчлоо гэж үзэх гээд байдаг. Төвлөрөл нь хаана байна? Өөрийнх нь нүгэл дээр явж байгаа юм. Өөрийнхөө алдаа дээр явж байгаа. Тэгээ Бурхантай харилцаа яг түүгээр шийдэх гээд яваад байдаг гэсэн утгатай. Бид ариун амьдрахснаар Бурхантай нөхөрлөх юм ах дүүсээ. Үгүй. Та бид өргөлөө ариун өргөж эсвэл буян хураагаа сайн зүйл хийснээрээ Бурхантай харилцаагаа тогтоох уу? Барьж байгуулах уу? Үгүй. Та бид хуулиудыг биелүүлж төгс ариун байх гэж хичээгээд эсвэл байснараа Бурхантай харилцах уу? Үгүй. Харин Бурхантай харилцаа яаж бий болд юм байх тусэ? Энэ нь зөвхөн Христ Есүсээр л бий болно гэж хэлж байгаа. Танаас хамаарахгүй. Та сайн муу байгаагаас үл хамаарахгүй. Харин Христээс хамаарж Бурхантай харилцаа буюу бидний хоорондын харилцаа яадаг байх нь. Эвлэрүүлэл бий болдог, сэрэгдэг, бат бих болж өсөж хөөгждөг гэсэн утгатай. Зөвхөн Есүс Христийн үг сургаал та бидэнд хэрэгтэй байдаг. Яг энэ Бурхантай харилцаанд бол. Зөвхөн Есүс Христийн сургаал. Зөвхөн Есүсийн тухай сайн мэдээний үгэс бидэнд хэрэгтэй байдаг гэсэн үг. Тэгэхээр бид нар бодох нь шүү дээ. Христч нөхөрлөл буюу энэ харилцааг бид нар дундаа байлгаж гин үү үгүй юу? Тэгээд бас шинэ одоо бүл итгэгч хүмүүст Бурхантай харилцах эвлэрүүлэгдэх харилцаагаа сэргийн шинжлэхэд одоо хэрэг болох тэр үгсийг нь бас тэдэнд дамжуулж байгаа юу? Магадгүй энэ Илч Иох шиг үгүй юу гэж бодох хэрэгтэй болж байгаа. Бурхантай харилцааг сэргийн шинжилдэг хамгийн чухал нэгэн бол Христ өөрөө, Христийн сургаал өөрөө түүний талаарх сайн мэдээний үг л чухал байна. Түүнээс биш бусдын та бидний сайн муу эсвэл төгс ариун амьдрах гэж хичээх тэр зүтгэл ерөөсөө дараагийн асуудал болж байгаа. Тэр бол биш гэж. Юу хэлэх гээд нах тусэ? Хаана үг тунхаглагдсан тэнд хүмүүс Бурхантай нөхөрлөж эхэлнэ гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй байна. Хаана Бурханы үг сайн мэдээ тунхаглагдана тэнд эзэнтэй нөхөрлөл бий болсоор бэхжсээр батцсаар байдаг гэж. Тэгээ би бас сандгийн анх дөнгөж цуглаанд ирэх гээд ирж чадахгүй байсан үе сандаг байхгүй юу? Яг тухайн үед яадаг байсан гэхлээр би аав ээж маань нөгөө цуглаанд явдаг итгэгч болцсон. Би бол итгэгч болоогүй, гэрийнхнээсээ хамгийн сүүлд итгэгч болсон биш үү гэж хэлж ирсэн. Яг ингээд итгэгч болохгүй л явж байхад юу нөлөөлсөн гэхлээр Бурханы үг нөлөөлсөн. Тэгэд яаж нөлөөлсөн юм бэ гэхлээр манай одоо 2 өрөө байгаа. Галтгооны өрөө, том өрөө байгаа. Би том өрөөндөө ихэнхдээ ингээл байж идэг. Галтгооны өрөөнд яадаг байсан гэхээр манай аав ээж хоёр цуглааныхаа хүмүүстэй хамт яг 9 бүлэг уулзалт гэж хийдэг байсан тухай 7 хоног болгон хийдэг. Тэдний хийдэг байсан зүйл нь эрсний үгийн тухай л ярьдаг байсан. Би нөгөө өрөөндөө сонсдог байсан л та тэдний хажууд яг дэрэгдэн суугаагүй ч гэсэн. Ягаад суудаг байсан гэхээр би эсэргүүцдэг байсан учраас. Гэхдээ тэдний ярьж байгаа яриа надад маш тод сонсогдно. Бурхны тухай, Есүс Христ яагаад өгсөн тухай, яагаад амьдсан тухай
Тэгээ яг тэр тайлбаруудыг хоорондоо ярьж байгаа тэр яриануудыг би ингээд хөндлөнгөө сонсох зураа ингээд бодоод юу лээ бас юм байж болох юм байна гэл ингээд янз янзын бодогдоол тий. Тэгээ заримдаа жоохон хазаагаал яваа. Тэдний яриа чинь бас хазаа шүү дээ. Миний бодлоор би чинь бас дүгэлт мүгэлт хийсэн сууж тэнд чинь. Хазааж мазахгүй наа чи арай биш байна чи тэгж хэлэхгүй шүү дээ. Ингэж л байх хэрэгтэй даа гэдэг ч юм. Ийм зүйл миний дотор өрнөдөг байсан ер нь бол. Тэгээ эзний үг тэнд тунхаглаж ирсэн. Гэхдээ миний дотор эзэн ажиллаа хийж ирсэн. Хэдийгээр би эсэргүүцээд тэнд сууж ирсэн ч гэсэн. Тэгэхээр эзний хүмүүс хамтдаа цуглаад Бурхны үгийг сонсож судалж байхад тэдний дунд юу ах вэ? Нөхөрлөл бий болно. Гэхдээ тэрийг харж байгаа хүмүүс ч гэсэн яг наа чиг магадгүй эзний үгийг сонсоод эзэнд татагдах боломжтой болдог. Тэгэхээр бид нар боломжтой бол 7 хоног болгон уулзалтаа яах вэ гэхээр энэ нь бусдын авралын төлөө бид яг хийх ёстойгоо бас хийж байгаа гэдэг ойлголтын дагуу уулзаж, Библийн үгээ сонсож, суралцаж, ярилцаж, хамт залбирч ингэж явах хэрэгтэй гэсэн утгатай. Тэгээ Иохны сануулж байгаа сануулга ах トゥ усын Христч нөхөрлөлийг үргэлж байлгаараа өөрсдийнхөө дунд гэж. Эзний үгийг сонсож ярилцах энэ зүйлийг үргэлж байлгаараа ах トゥ усэ гэж. Тэгээ дөрөвдүгээр шилдэр хэлсэн те. Баяр баясгалангаа гүйцэд болгоё гэсэндээ бид үүнийг бичлэе гэж. Юу гэсэн үг вэ гэхээр бид өмнөх хэсгүүдийг баяр баясгалангаа гүйцэд болгохын тулд Иохан бичлэе гэж ойлгох хэрэгтэй. Бас Иохан 1-р Иохан номын үлдсэн хэсгийг ч гэсэн яг юуны төлөө бичсэн байна ах トゥ усэ. Баяр баясгалангчин гүйцэд болгохын төлөө. Бас баяр баясгалангаа гүйцэд болгохын төлөө бичсэн гэж ойлгох хэрэгтэй болж байгаа. Тэгээ эзний үгийг дамжуулж байгаа хүмүүс яг яагаад дамжуулж байгаа юм? Эзний үгийг ярьж байгаа хүмүүс яг яагаад ярьж байгаа юм? Зүгээр ярьгээд тушаацсан учраас ярьж байгаа юм. Нөгөө талаас нь бодох юм бол яг энд юу гэж хэлж байгаа юм гэхээр чиний баяр баясгал нь ярьж байгаа хүний болоо сонсож байгаа хүний баяр баясгал яана гэсэн дүүрэн болно гэж хэлж байгаа. Тэгээ бид нар баяр баясгалын тухай бодохоор зөндөө олон юм бодогдно. Биднийг баярлуулдаг зүйлийн тухай бодъё л доо. Шинэ хүүхэдтэй болоод маш их баяр хөөртэй болсон тий. Тэр баяр баясгалангаа бусдад хуваалцахын тулд аав ээж руугаа яриад би охинтой болчлоо амар их баярлж байгаа. Эсвэл хүсэж хүлээж исэн одоо нөгөө бодож төлөвлөж исэн ажил нь маш амжилттай болоод нөгөө орлогонд нээгддэг ч юм уу те юу гэдэг юм. Тэгэн гол яг маш их баяр хөөртэй болж байгаа. Яа би чадчихлаа шүү дээ гэж. Шалгалтаа даваад ийшийнх нь 800 оноо эсвэл 700-аас дээш оноо авах үед магадгүй баярлах ч юм уу. Эсвэл залбирч исэн залбирлаахаа хариултыг аваад баярлах. Зөндөө олон баярлах шалтгаанууд хүний амьдралд байгаа. Эдгээрийг хэзээ ч үгүйсэхгүй. Эдгээр нь бидний амьдралд байх ёстой зүйл миний бодлоор. Гэхдээ бидний баяр баясгалан яг дүүрэгдэг зүйлс яг эдгээр нь мөн үү гэвэл бас тийм биш. Харин яг дүүрэгдэг зүйл юу юм бэ? Эзний үгийг дамжуул. Эзний үгийг бусдад ярь. Тунхагл, номл, сурга, заа, ярилц нэгсэндээ Христч нөхөрлөлийг үргэлж байлга. Өөрсдийнхөө дунд. Энэ нь яг үгээр бидний баяр баясгалан гүйцэд дүүрэн бүрэн болгоно л гэж хэлсэн. Магадгүй яг энэ зүйл бид нар яг ингэж бодохоор яг эзний үгийг яриад байдаг. Гэхдээ нэг баяр баясгалан дүүрдүү штэ гэж магадгүй зарим хүн хэлэх гээд байгаа. Гэхдээ энэ үгийг би хэлээгүй. Энэ үгийг Илч Иохан өөрөө хэлсэн. Энд итгэж энэ зүйлийг үлдэх үү? Итгэхгүйгээр үлдэхгүй байх уу гэдэг сонголт бидний өмнө байдаг юм бол. Тэгэхээр яах вэ гэвсэ? Та нар баяр баясгалангааг хайгаал, сэтгэл санаагаа баяр хөөрөөр дүүрэх гээл, тэ? Нэг л болж өгөхгүй, яах вэ хүүгээл яваал байгаа бол дүүргэх зүйл чинь энд байна гэж Библи тодорхой хэлж байгаа. Библи хэлж байгаа. Энийг бол би бол хэлж чадахгүй шүү дээ энийг. Та нар баяр хөөртэйгээр дүүрэн болмоор байгаа бол Библийн үгийг унш судал ярь. Энийг бол би хэлж чадахгүй. Гэхдээ дэрэгдэн байсан элчнэр энийг маш тодорхойгоор нялуун шулунгөөр хатуухан цэгцтэй оновчтой тод хэлсэн. Тэгээ үүнд итгэхүүгүй юу гэдэг сонголт бидний хувьд байгаа ах トゥ усэн. Гуравдугаар Иохан 4-ийн 1-р эшлэл дээр би нэг зүйлийг уншиж ингэж хэлсэн. Яг энэ номыг бичсэн Иохан хэлсэн гэж үзэж байгаа шүү дээ бас. 3-р Иохан 1-ийн 4 дээр миний хүүхдүүд үнэний дотор буйг сонсохоос эрхэм баяр баясгалан гэж надад үгүй билээ гэж хэлж байгаа. Энэ гоё үг те. Миний хүүхдүүд нэгсэндээ элч юу гэж хэлж байгаа гэхээр миний итгэлийн ахын дүүс юу гэж юм. Үнэний дотор буйг сонсохоос эрхэм баяр баясгалан гэж надад үгүй гэж.
Иохны хувьд туйлын баяр хөөргийг нь дүүргдэг, сэтгэлийг нь одоо жаргал, цэнгэл идлүүлдэг нэг зүйл. Тэр нь бол итгэгч хүмүүс Христч нөхөрлөл дотроо байгаад эзний үгийг дундаа тавиад яг нөгөө Библийн дагуух жинхэнэ нөхөрлөл дотроо явсаар байхыг нь сонсох энэ л миний баяр баясгалан гэж хэлж байна. Тэгсэн энэ баяр баясгалан бол сайн мэдээг тунхаглаж байгаа, дамжуулж байгаа, хүргэж байгаа хүмүүсийнх нь баяр баясгал. А нөгөө талдаа сонсож байгаа, хүлээж авч байгаа хүмүүст бас баяр баясгалан ирдэг. Ямар баяр баясгалан ирдэг юм бол гэж. Сонсож байгаа хүмүүсийн хувьд нүглүүдийн боолчлолоос ангижирч мөнхийн амийг надад Есүс өгсөн байна. Загалмаан үхлээр дамжуулаад гэдэг тэр эрх чөлөөнд гарах баяр хөөр байгаа шүү дээ. Сайн мэдээг сонсож баярлах. Тэгэхээр эзний үг яадаг бах нь вэ? Ярьж байгааг нь ч баярлуулдаг, сонсож байгааг нь ч баярлуулдаг гэж бид нар мэдж байгаа. Бидний нэг талаараа бас маш сайн мэдих зүйл шүү дээ. Тэгээ дараагийн хэсгийг харах юм бол нэг сонирхолтой үг гарч байгаа тийм. Энэ үгийг 5 6 дугаар ишлэгийг унших юм бол бид нар заримдаа жоохон хазгаа ойлгох гээд байдаг. Энд юу гэж хэлсэн гэхээр бурхан бол гэрэл түүний дотор харанхуй огт үгүй гэдг нь бидний түүнээс сонссон мэдээ бөгөөд та нар тунхаглаж байна. Бид бурхандаа нөхөрлөдөг гэж яриад харанхуй далахваас бид худал хэлдэг үннийг үйлддэггүй ажээ гэж. Илч яахан энд бурханыг юутай зөвлөсөн бэ? Гэрэлтэй зөвлөсөн. Гэрэл. Бурхан бол гэрэл гэж. Бид нар хуучин гэрээний номуудыг харах юм бол гэрлийн тухай зөндөө янз янзын зүйл байгаа. Эхлэл номын 1-р бүлэг дээр очих юм бол бурхан газар дэлхийг бүтээсэн, бүх зүйл харанхуй байсан тийм усны мандалтэйгээр эзний сүнс илийн хайлж байсан энэ. Тэгээ яасан? Тэрний дараа хамгийн ихэнд бурхан юу бүтээсэн? Гэрэл бий болгосон тэрний сайн болцыг харлаа гэж. Гэрэл бүх зүйлсийг буюу харанхуй гийгүүлдэг, цэлмэд маш тод харуулдаг. Дээрээс нь Египтээс гарсан номыг харах, Гитлэл номыг харах юм бол Израилийн ард түмнийг цөлөөр дамжуул дагуулахдаа шөнийн цагаар бурхан гэрэлтүүлэг бий болгосон. Галан баг нэг тийм. Яагаад гэвэл бурхан тэдний хувьд замыг нь гэрэлтүүлэх гэрэл байсан байхгүй. Тийм учраас бурханыг Иохан юу гэж зөвлөсөн гэхээр тэр энэ нүгэлт нийгэм донд та бид бүгдийг баяр хөөртэй зөв алхуулах гэрэл чинь бол хин юм бэ гэхээр бурхан өөрөө шүү гэж хэлж өгч байгаа. Тэр гэрлийг даг. Тэр гэрэл чинь хэн бэ? Бурхан болоод Есүс Христ нэгсэндээ цаашдаа явуулах юм бол үг байгаа. Есүсийг биднэрт таниулах, мэдүүлэх Бурханы үг бол бидний гэрэл юм а гэж хэлж байгаа. Есүс өөрийгөө бас хэлсэн дээ. Би бол энэ дэлхийн ертөнцийн гэрэл юм а гэж. Тэгэхээр Бурхан бол бидний амьдралыг яах вэ? Энэ яг таны амьдралын энэ талбарт нэг юм болохгүй байна, тэр нэгт болохгүй байна. Эсвэл яг ингэж явбал зөв байна гэдгийг ингээд нөгөө ингээ харанхууд гэрэлтүүлэх адил яг тэр зүйлийг хийж байгаа тэр Бурхан гэж бид нэг талаараа маш тодорхой ойлгож итгэж бас дагах хэрэгтэй болж байгаа. Бурханыг. Бид бурхантай нөхөрлөдөг гэж яриад харанхууд алхахаас бид худал хэлдэг үннийг үйлдэлгүй ажээ гэж. За одоо энэ ишлэл дээр би зөндөө олон юм бодож ирсэн заяа. Өмнө нь. Энд юу гэж хэлж байна? Бурханыг дагдаг хүмүүс гим зэмгүй явах ёстой гэж яриад байна. Тэгээ юу гэж ойлгох гэдэг вэ гэхээр би ихэнд ингэж ойлгочихсон. Бурхантай харилцахын тулд би гимгүй байх ёстой. Тэгээ би өөрийгөө харахаар гимтэй байгаад шүү дээ гэж. Би алдаатай байгаад байна. Тэгэхээр энэ харилцаа алдагдчихсан явж байгаа юм биш үү? Яана. Энэ харилцааг сэргийхийн тулд би яах вэ? Нүгэл одоо энэ алдаа оноогоо засъя гэж эхлээ бодох гээд байдаг. Гэтэл гэрлийн дотор явна гэдэг бол үнэндээ юу вэ гэхээр дараагийн ишлэгийг харах хэрэгтэй. Яг ойрын хам сэдвийн буюу гэрлийн дотор явна гэдэг бол ах дүүсээ нүгэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрөх явдал юм а гэж хэлж байна. Түүнээс биш яах вэ? Бурхантай харилцаагаа сэргийн чилжлэхийн тулд би зөв болчоод ирэх биш. Харин Бурханы өмнө зүгээр байгаагаараа ирэх буюу би нүгэлтэй юм байна гэдгээ хэлээл улаагаал гимшээл ирэх явдал юм а гэж хэлж байна. За энийг бол бид нар мэддэг. Гэхдээ заримдаа яг амьдрал дээр хэрэгжүүлэх тал дээр алдаад идэг. Яаж алддаггүй вэ гэхээр гимшиж ирэхгүйгээр Бурханыг харахад нүргүү болчлоо гэд буцаж явчих гээд идэг гэсэн утгатай. Гэхдээ ингэж болохгүй. Бурхантай буюу гэрэлтэй нөхөрлөмөр байгаа бол ах дүүсээ үнэнтэйгээ нуур тулах буюу өөрийгөө нүгэлтэй гэдгээ яг бүрэн дүүрэн хүлэн зөвшөөрөөд би ийм харанхуй нүгэлтэй алдаатай учраас надад нүгэлгүй ариун гэрэл болох Бурхан та өөрөө надад хэрэгтэй юм байна гэж хэлэх хэрэгтэй болж байгаа. Тэгээ хэлсэн те ингэж ирэх юм бол яг Христ та нарыг нүглүүдээс цэвэрлэн угаана гэж хэлж байгаа. Ариусхан зөв тулгана гэж. Тэгээ Бурханы өмнө сүхэр суух, гимших, улаах энэ нь юуны төлөө вэ гэхээр Бурханы тусламж надад хэрэгтэй байна. Одоо нөгөө дахиад юм. Танд надад юу хэрэгтэй байх төсөө гэж бодох. Есүс хэрэгтэй. Түүний үг сургаал хэрэгтэй. Надад Христч нөхөрлөл үргэлж хэрэгтэй гэж хэлж байгаа. Би яг энэ хэсгийг ингээд
Нэгдүгээр Иохан номыг ингээ уншаа. Одоо ингээ бид нэр ярилцлаа шүү дээ. Бидний хувьд хэрэгжүүлэх зүйл маш тодорхой ах дүүсээ. Нэгдүгээрт бид яах вэ? Чуулганда тогтмол хамрагддаг бай. Тогтмол шүү. Үе биш. Тогтмол гэж хэлж байгаа. Хоёрдугаарт христч нөхөрлөлийг илэрхийлэх буюу эзний үгийг сонсож суралцаж ярилцах, жижиг бүлэг буюу хэсэг бүлгэрээ уулзах энэ уулзалтыг бас яах вэ? Тогтмол байлга. Энэ бол хэрэгжүүлэлт. Гэхдээ энэ хэрэгжүүлэлтийг бид нар биш дээ. Одоо сайн мэдээний өөр номуудаас нь бас харж болдог. Жишээ нь Үйлс ном баг. Бид нар Үйлс номыг унших юм бол элчнэрийн тоо, дагалдагчдын тоо яасан бilé? Нэмсээр байсан шүү дээ. 5,000 болсон, хэдэн мянгач боллоо, хэдэн мянган хүн юу хаалаа, баптизм хүртлээ гэл үтгэгчдийн тоо өдрөөс өдөр нэмэгдсээр байсан. Тэгээ бид нар Үйлс номын 5-ын 42 дугаар ишлэгийг харах юм бол ингэж бичсэн баг. Би та нарт уншиж. Энэ бол шүү дээ. Яагаад бид нар нийтийн уулзалт болох хүндэтгэлийн цуглааныг тогтмол байлгаад жижиг бүлгийн уулзалтыг бас тогтмол байх ёстой юм бэ гэдэг энэ хэрэгжүүлэлт шүү дээ. Яагаад энэ хоёр хоёулаа заавал байх ёстой юм бэ гэдгийг хэрэгжүүлэлтийг хаанаас харгаж байгаа гэхээр бас нэгдүгээрт яг хоо мэдээж нэгдүгээр явах ном дээрэс нь Үйлс номын энэ хэсгээс явж байгаа. Үйлс номоос. Үйлс номын 5 дугаар бүлгийн 42 дугаар ишлэлийг би та нарт уншиж өгөх юм бол ингэж хэлсэн байна. Тэгээд өдөр бүр сүм дотор бас айлаас айлд зааж Есүс бол Христ гэдгийг тунхаглахаа эс зогсоо гэж хэлсэн байна. Эс зогсоо. Тийм байгаас эс зогсоо. Яадаг байсан гэхээр Үйлс номдэр байгаа хилэгдэж байгаа тэр дагалдагчид итгэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байсны үндсэн суурь шалтгаан нь юу гэхээр тэд сүм цуглахаа хизээш болоогүй. Энэ нь тогтмол байсан. Дээрээс нь тэр айлаас айлд уулзах буюу жижиг бүлгийн уулзалтуудыг хийх нь бас тогтмол байсан. Зуршил болсон байсан гэж хэлж байгаа. Зуршил болсон. Тэгээ Еврей номдор харах юм бол хэлсэн те. Хамтран цуглахыг умартахаа зуршил болгосон зарим хүмүүсийн адил байхаа болоорой гэж. Юу гэж хэлж байгаа юм гэхээр хамтран цуглахаа зуршил болгосон хэвээрээ байгаараа л гэж хэлсэн. Зуршил болгосоор. Тэгээ итгэгчид итгэлээр өсмөр байна уу? Итгэгчдийн тоо нэмэгдмээр байна уу? Тэгвэл энэ зүйлийг зуршил болгосоор л байх. Буюу нийтийн уулзалтыг зуршил болгох, жижиг бүлгийн айлаас айлд байх энэ жижиг бүлгийн уулзалтыг зуршил болгох. Энэ бол Библийн бидэнд Библийн бидэнд хэлж байгаа хэрэгжүүлэх арга барил гэж би бол үзэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ах дүүсээ христч нөхөрлөл дотор явсаар байцгаая. Эзний үгээр нөхөрсөөр байцгаая. Зуршил болгосоор байцгаая гэж. Еврей номын 10-25 дугаар эшлэлээр хэлсэн байна те. Хамтран цуглахыг умартан зуршил болгосон зарим хүмүүсийг үл дагаж гэж байгаа ш. Үл дагаж харин нөгөө өдөр ойртож бүг харах тусмаа бие биенээ улам илүү зоригжуулъя гэж. Тийм учраас бие бинийгээ зоригжуулдаг, босгон байгуулдаг. Тэгээд Христэд нөхөрлөдөг, Библийн дагуух нөхөрлөлөөр амьдрдаг итгэгчд байцгаая гэж та бүгдийг ятхан уриалмаар байна. Амен. Хамтдаа залбирцгаая. Эзэн бурхан минь та бидэнд өөрийн үгийг тодорхой бас хэлж мэдүүлж бас бичиж үлдээсэн учраас танд талархаж байна. Бас энэ үгийг уншиж ярилцаж байх үед таны ариун сүнс бидний дотор бас яг ажиллаа хийж бас ирэх өдрүүдэд яг хэрэгжүүлэлтэд анхаарахад буюу яг Библийн дагуух нөхөрлөл тунд үргэлж байсаар байх нь таны хаанчлалыг биелүүлэх барьж байгуулах хамгийн чухал зүйл бас алхам гэдгийг та бас мэдүүлж биднийг ятгахж урамшуул зоригжуулж өгөрөөг танаас гуйж байна. Тэгээ бидний итгэлийн амьдралыг та барьж байгуулаарай. Христ та бидний итгэлийг өсгөж өгөөрөө. Эзэн минь бидний одоо гэрчлэлтэй амьдралыг та өөрөө барьж байгуулаарай гэж танаас гуйж мэдсэн бурхан. Тэгээ бүх алдар магтаал нь танд байх болтугай. Тэгээ бидний эзэн Есүс Христийн нэрээр хамтдаа залбирч байна. Амен.